Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Залуусын нандин хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үйл хэрэг гэрэл ирээдүгээр хамтдаа зочилцгоё. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Сайн мэцэн сонсогчдоо маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгийг эхэлж байна. Та бүхэн маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгийг Монголын радиогоор үзэхээс гадна Монголын радиогийн пэйжээр бид нэг бол үзэх, сонсох давхар боломж байдаг юм шүү. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт ямар хүн оролцож байгаа бол зөвхөн сонирхоод ирээд уулзцгаая тийм ээ. За тий. Блиц анкет. Радио товч танилцуулга. Овгнэр орон төгс нас 33 мэрэгжил боловсрол англи хэлний орчуулагч одоо эрхэлж байгаа ажил мэрэгжил түгээмэл хөгжил бие даан амьдрах төвд зохицуулагч хийдэг хобби хүсэл сонирхол дуу сонсох ном унших багийн мөрөөдөл загвар өмсгч болох эрхмэлдэг зан чанар өөртөө үнэн шударга байх баримталдаг зарчим цаг барих чөлөөцгөө хэрхэн өнгөрөөдөг найзуудтайгаа уулзах агаар барах аль болох өөрийгөө илүү хөгжүүлэх хийлэг болдог хэлэх дуртай үг эзэн хичээвэл заяа хичээн цаашдын зорилго хийж байгаа ажлаа олон хүмүүст хүргэх Товч танилцуулга. Тэгэхээр сая бид студид өргөцсөн зочны товч танилцуулгыг хүлээн авч сонслоо. За тэгэхээр ер нь манай нэвтрүүлгийн уламжлалт эхлүүлдэг нэг асуулт байт юм л өнөөдөр чинь 7 хоног шинэ 7 хоног эхэлж байна тийм ээ. Уран төгсийн хувьд өнөөдрийг хэрхэн эхлүүлв? Юунд төрөнд бас радио сонсогчдоогоос уран төгсөд мэдлээ тийм ээ. Сайн байцгаана уу? Намайг уран төгс гэдэг. Тэгээд өглөө бол тэгэл бас завгүй тэгэл өөрөө би нөө босоод хувцлаач чадахгүй болохоор бас тэгэл нөө туслах маань ирэл намайг аваад төгсрөл донд явсараа ажилдаа очивол тэгэл сая шууд наашаа ирсэн. Ажилласаа тий. Тий ажилласаа. Ажлаасаас чөлөө авчихсан уу? Эсвэл Ер нь бол ажлынх мэдж байгаа тийм чөлөө өгсөн тий. туслах гэдээ ярьлаа л да. Тэр бас магадгүй үзэж байгаа хүмүүст маань сонсогч маань бас жоохон дэлгэрүүлж хэлж өгөл тээ. Гол нь сая орон төгсийн маань яриан дээр гарлаа шүү дээ. Би бас өөрөө ингээд хувцас амсах боломжгүй учраас туслах маань ирж намайг хөцөлтэй гэж байна. Тэгээд дээр нь сонсогч үзэгчд маань хэрвээ анзаарч байгаа бол манай өнөөдрийн зочин арай өөр байгаа тийм ээ. Онцлогтой. Би өөрийгөө ер нь бол танилцуулж байгаа тий. За тэгээ. Яагаад туслах авдаг те тэр шалтгааныг бол хүмүүс наа мэдгүй шүү дээ. Одоо хараагүй байгаа юм чинь зүгээр сонсож байгаа тийм. Тэгэхээр би ер нь бол 2013 онд хүзүүний нугас дарсан хавдрын хагалгаанд орсон баа. Тэгээд яг 4 сарын 26-нд орсон. Би яг тэр өдрөө бүр мартдаггүй. Тэгээд яг хүүхдэд төрүүлээл яг миний бие өвдөж эхэлсэн 14 хоногийн дараанаас нь тэгээд Монголд мэдээж оншин тогтоохдохгүй явсараа 9 сарын дараа би хагалгаанд орсон. Тэгээд сонготой эмнэлэгт орсон. Тэгэл мэдээж хүн мэдээж өвчнөө ингээл илааршуулах гэж эмнэлэгт мэдээж ханддаг байгаа тий. Тэгээд харамсалтай нь мэдээж тэр хагалгааны амжилттай болоогүй. Тэгээд би хүзүүнээс доошогоо, игэмний яснаас доошогоо ер нь бол саажилт үүссэн. Миний гар бол бүрэн хатгалтгүй. Тэгэхээр өөрөө хувцас өмсөх ямар ч боломжгүй баг үсээч өөрөө боож чадахгүй тийм хэмжээний гэсэн. Тэгэхээр өглөө мэдээж ээж маань ааг босгодог. Тэгээд хаяа мэдээж хөгшүүн завгууч гэж нөгөө нуруу нүвддэг тий би энэ нүвдэн тэр үед мэдээж нөгөө хувийн туслах маань ирдэг байгаа. Тэгээд өнөө өглөө би туслахаа 8 өнгөрөөж авсан байсан. Тэгээд хувийн туслах маань ирээд миний бүх хувц сонрыг өмсгөөд аваад ажилт маань хүргэж өгсөн байгаа тий. Хувийн туслах гэхээр одоо нөгөө төгөөмөл хөгжил төвөөс одоо бас нэг хөтөлбөр явж байгаа энэ толготой юу те? Тий, ер нь бол хувийн туслах үйлчилгээг манай төгөөмөл хөгжил төвөөс ер нь бол хэрэгжүүлээд 1 жил болж байгаа. Тэгээд өнгөрсөн 18 он биш мэнэ.
17 оны 9 сараас юм байна. К10 гээд төсөд хэрэгцсэн байгаа. Тэгээд тэндээс ер нь бол би гарч ирсэн. Тэгээд яг тэр үед бол хувийн туслах үйлчилгээг яг өгч гисэн. Тэгээд тэрнээс яг үүдээд ер нь бол энийг ер нь бол хэрэгжүүлсэн зөв юм байна гэж хараад тэгээд хувийн туслах үйлчилгээг ер нь бол яг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй өн рүү ер нь бол чиглээд ер нь бол хэрэгжүүлээ явж байгаа. Тэгээд яг 1 жил болж байгаа. Тэгээд Монгол улсад ер нь бол 2016 онд ер нь хуулинд заагаад өгсөн байгаа. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэ одоо өөрөө шийдвэр гаргах, нийгэмд оролцох энэ бүхэнд нь туслахад хувийн туслах үйлчилгээ ер нь хэрэгтэй гэдгийг ер нь бол заагаад өгсөн. Тэгээд яг үүний дагуу манай төвөмөл хөгжилтүүд маань яг энэ шин зүйлийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд маань оюутан залуус айгүй их тусалдаг байгаа. Өнөөдөр одоо туслахаа аваад гэрээс ажил хүртэл явна гэсэн үг үстэй тийм ээ? Тийм, ер нь бол би цагаа ер нь бол урдчилж өгдөг л дөө. Шууд өгнө гэж байхгүй яа. Тэгэхээр хүн болгон завгүй байгаа өөрсдөө гэсэн төлөвлөсөн ажилтаа байгаа. Тэнгүүд би яг өөрийнхөө яг цаг авахыгаа ер нь бол 7 хоногийн өмнө өгдөг. Тэгээд бүтээсэн өдөр би яг бүх зүйлээ дараа 7 хоногийнхоо ажлыг ер нь бол төлөвлөчөөд яг тэрнийхээ дагуу би өнөөдөр одоо чинь радиод одоо нэвтрүүлэгт орно гэд байгаа шүү дээ. Төлөвлөсөн. Тэнгүүт би өглөө эртдээ 8-аас босоод хувцлах юм байна. Тэгээд цагаа барьж яг очино гэл ингээл бодонгуудаа яг өглөө 8:30-аас 11 хооронд туслах авсан чинь тий. Тэнгүүтээ яг одоо явж байгаа маа туслах охин маань болохоор манай түгээмлийн үндсэн туслах ажилтаа. Тэнгүүд намайг наашаа хүргэж ирээд буцаага хүргэж өгтлөө энэ бол цаганд нь тооцогдохгүй. Яадгаар ажиллая гэж явж байна. Ажлын цагаар ажиллая гэж. Ажлын цагаар ажиллая гэж явж байгаа. Ажлын бус цагаар би орой 6-аас хойш туслах авах юм бол тий. Тэр нь цаг нь тооцогдоод явна. Би 6-аас одоо 18-аас 20 цагийн хооронд төгжрлээ тооцоод авсан байх жишээ нь ингээл. Ер нь бол бүх зүйл маань цагийн менежментэнд ороо явчихдаг байхгүй юу? Тийм. Тэгээд назгаараалтай ингээл залхуураал хоош суун гэсэн юм бол байхгүй. Яг бүх зүйлийг яг тэрнийхэн дагуу явахгүй болохгүй. Тэгээд бас нэг зүйл гэдэг нь юу тулсан цаг цуцлахгүй ч юм уу тийм. Одоо чинь би өнөөдөр цаг авангуудаа тэрийгэ боллоо гэх юм бол нөгөө нэг хүн чинь цагаа зохицуулсан байхад нь би боллоо гэхээр бас болохгүй тийм. Тэгэхээр их л нарийн тооцож төлөвлөх хэрэгтэй байна. Тийм, ер нь монголчууд маань ер нь бол цаг муу баримталдаг ш тийм. 2 цаг байдаг гэж ярьдаг өстой хашигнаад үдээс хойш болон үдээс өмнө гэж ярьдаг тийм. Харин тийм. Яг орон төгсийн маань билет анкетын дээр гарч ирсэн шүү дээ. Амьдралдаа баримталдаг зарчим гэсэн цаг барих гэсэн байсан. Ер нь бол цаг барихыг амар хичээдэг. Тийм, цаг барихгүй бол ер нь бол нөгөө өнөө хүндлэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Бас ямар нэгэн ажилд очиход бүгдөө л яг би бинийгээ хүндлээд яг тэр цагийг барай очиж байгаа болохоор ер нь бол цаг баримтлагыг айгүй боддог. Ням учир мөх чаргал хоёрын хувьд бас онцлогтой шүү дээ. Бүр бие дааж ганцаараа амьдрдаг тий. Энэ ямар учиртай? Би бол ням учир бол би бол өөрөө яриул ярьчихсан л да. Ням учиргаа би бол яг гэвэл нямкагийн өдрөгээд хоёр одоо цуврал сурвалжлагууд бэлдэжсэн. Гэхдээ яг манай радио сонсогч маань бол сайн мэдгүй ч магадгүй тийм ээ. Мөнх жаргал нэм очир хоёр болохоор яг надтай адилхан хүзүүний бэрхшээлтэй. Тэгээд энэ болохоор манай төгөөмөл хөгжилтөөс хэрэгжүүлж байгаа бас нэг төслийн маань нэг зүйл ахгүй. Тэгээд нөө Японоос яг энэ юу төслийг цаанаас нь санхүүжүүлээд тэгээд ер нь бол энийг Монголд одоо ер нь бол хэрэгжүүлэх гээд одоо явж байгаа болохоор манай төвөөс төвд болохоор энэ Японоос хэрэгжүүлж байгаа төслөөр дамжуулаад бид нар ер нь бол туршлах сууж байна гэсэн үг байхгүй юу? Яа тэгэхээр хэрвээ Монгол улс одоо энийг яг хэрэгжүүлээд эхлэх юм бол ямарваа нэгэн асуудлууд гараад эхэлнэ. Тэгэх юм бол тэр бүхнийг яг тулсан үед нь шийднэ гэд толгой эргэж байгаа оронд манай төгөөмөл хөгжилт маань яг наан хэрэгжүүлээд үзсэн тохиолдолд бол ямарваа нэгэн саад бэрхшээл гарахад ингэж шийдэж шүү гэсэн ер нь арга замыг нь мэдэж эхэлж байгаа байхгүй юу? Одоо яг 1 жилийн хугацаанд асуудлууд бол гарч जैन. Тэгээд бас нааштай авууштай сайн талууд ч гэсэн байгаа тийм. Тэгэд энэ бүхнийг бол хийхэд тусалж байгаа, дэмжиж байгаа бас тэр Япон байгууллагч гэсэн маах ер нь бол баярлдаг л да. Тэгээд цаашдаа ганцхан Немка
Мөгийн хоёроор энэ бүхэн маань бол дуусахгүй цаашаага өшөө олон хүн төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү хандсан ер нь л ажлуудыг хийн гэж манайх ер нь бол төлөвлөж байгаа. Би бол урнаг бас ер нь мэдэх юм л да. Урнагийн хувьд л одоо ер нь гэртээ яг одоо ер нь одоо хүзнээс доош сааджилттай болж баг 2-3 жил гэртээ ер нь баг гардгүй байсан тий. Ер нь бол тийм. Би мэдээж хүн өвдөнгөт чинь юу штэ тий. Шууд л энэ байгаа байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм. Яа тэгэхээр би бусдын адил явж исэн хинээч гуйхгүйгээр тэ явдаг гэсэн чинь мэдээж хүнтэй маргалаа ч юм уу ээжтэй ингээл гомдлогод хаалгаас аваад гараа өвдгсөн бол өвдсөний дараа гараад явмаар исэн ч гарч явж чадахгүй ч юм уу гэвтэл яг ингээл байж байгаа нь айгүй надад амар тийм хэцүү байдгсэн. Дээр нь сэтгэл зүйн байдал айгүй хүнд дарамтанд ордог. Дээр нь энэ тэр сэтгэл зүйгээ яаж даван туулгаа гэдэг нь маш их хүнд бас урт хугацааг дуулдаг юм шиг санагдсан. Тийм тэгээд хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бас байна тий. Тийм. Яг би одоо энэ байдалтай цаашдаа амьдрах юм бах та тий. Би одоо ингээл тэрхэн дээр одоо ингээл бодохоор л үнэхээр толгоонд бууж өгдөгөөсөн байхгүй юу. Тэгээд хамгийн их тусалдаг хүмүүс мэдээж миний гэр бүлийнхэн. Бас хамгийн гомдоодог хүмүүс нь гэр бүлийнхэн ч гэх юм уу те. Яа тэгэхээр надтай хамгийн ойр байгаа хүмүүсээ л их гомдоод юм шиг бас тэд нартайгаа энэ бүхнийг даван туулдаг. Мэдээж байнга муухай юм байна гэж байхгүй те. Инээлдэж хөрөлтөнд баяр ёслол бүх зүйлийг хамтдаа л ер нь бол өнгөрөөж байгаа ч гэсэн тэр хүмүүс надад бүхэл цагаад бас зарцуулаад тах нь бас хэцүү шттэ. Яг тэгэхээр тэд нар өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс тийм гараад найз нөхдөйгөө уулзмаар л ааш мэдээж ээж маань бас өөрөө ч гэсэн ажил хиймээр байдаг. Тэнгүүд зөвхөн надаар хязгаарлагдаад тэр хүн гарч орохгүй байх гэдэг чинь бас айгүй хэцүү байгаа хгүй юу? Имэнгэлтэй ч юм уу. Тэгээд намайг өвдөөд ирэнгүүт бас яг тэр гэр бүлд ингээд тагаад бас ингээд санхүүн ингээд муудаж ирж идэг. Жишээ нь ганцхан ээж намайг хараад ийн гэж байхгүй. Бас игч маань ирж харна. Тэнгүүд игч бас ажил хийхгүй байх гэр чинь бас хэцүү тийм. Тэгээд ирэнгүүт би өөрөө бодоод эхлэв штэ. Надаас болоод энэ хүмүүс ажил хийхгүй байх ч юм уу. Надаас болоод энэ хүмүүсийг би ингээл байна ч юм уу. Яг өөр төрөө ингээд бүх зүйлийг бодоод эхэлт юм байлээ. Тэгээд ирэнгүүт би яг тэр үед амар дарамтанд орцсон. Дээр нь яаж энэ бүхнээс гарах уу гэдэг айгүйх арга чаргыг хайж исэн. Дээр нь тэгээ нэг эмнэлгээр айгүйх явдаг гэсэн л та. Хурдхан шиг л босч юмсан тийм. Хурдан энэ хөлн мэдээ орчоосээ за эхлээл хөл мэдээ ороосэй гэж боддог гэсэн бол хөлн мэдээсэн орохгүй болоод ирэнгүүт за ядаж гар хурдаа хатгадаг болчоосоо ч юм уу тэгэх юм бол би ядаж гараар бүгдийг хийчих юм даа гэж хэл боддог ч юм уу. Ингээл ирэнгүүтээ сүултээ за би яг энэ байгаа байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгингээ ажил хийх хэрэгтэй юм байна. Гэж хэлсэн. Тэгээд яг ажил өөрөө яг хийгээд эхлэнгүүд яг чадахгүйсэн. Яг тэгэхээр Монголд яг ийм нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй болцсон үнийг бол хүлээж авах ажлын байр бол хомс шүү дээ тий. Тэгээд түгээмэл хөгжилт өвтэй холбогдсондоо айгүйх баярлдаг байхгүй жилийн өмнөөс ер нь жил гарны өмнөөс ер нь бол миний амьдралыг баг ингээл 100% өөрчилсөн. Тэгээд ингээд амьдраад байж болох юм байна. Бараг энэс илүү хийх юм байна гэдгийг ер нь бол надад мэдрүүлж байгаа. Ер нь бол би цаашдаа ч хийж чадна гэдэг итгэлтэй байгаа. Одоо бас урнаг бас л одоо жоохон мэддэг нэг яхад одоо өөрийгөө бүр хөгжүүлээд тэгтээ яг бүр нарийн яриад яах вэ те? Нэг одоо тэрнээс өмнө нөгөө юу гэхээр одоо яг шалтгаан нь юу байсан бэ гэдэг бас юу тийм гимплүү? Тий, гимплүү. 13 онд хаалганд орсон. Нуус зарсан хавдар тэгээд тэрийг авахуулаад тэгээд түрүү ярьсан шүү дээ тий. Шалтгаан нь харин би ч гэсэн мэддэг хүсдэг. Дөргөлт гэдэм байлээ. Ер нь бол гимтл авсан уу, дөргсөн уу гэл эмчнэр асууд юм байлээ. Тэгээд би яг тэр дөргүүлж ярьжсэн зүйл бол нэг яхаа хүсэхгүй байна. Тий. Байл да би мэдчихээн ер нь бол тий. Миний яг сэтгэлд үлдсэн нэг шархуудын нэг гэх юм уу. Тий. Одоо өөрийгөө хөгжүүлж байгаас нэг ер нь төгөмөл төрөөс нэг хуучтай хичээл зааж байгаа юм билээ шүү дээ тий. Тий.
тэр нэг арилжааны сургалт хийж байгаа хүнийг хэлж байна уу юу? Зөв. Ер нь бол тийм хүн байна. Биднэрт ер нь бол хөгжүүлээ цааш нь ер нь аваад явъя гэсэн тийм дэмждэг олон хүн байдаг л да. Тэгээд тэр хүмүүсийн маань бас нэг хүн байгаа. 14 хоногтоо нэг биднэрт нэг тийм хувьцааны талаар сургалт орж байгаа. Тэгээд яагаад энийг орж байгаа юм бэ гэ өөрөөс нь ер нь асуухаар тэгдгийн. Би бол энэ хувьцаагаараа ер нь бол арилжаагээд өлгөө амьдарчдаг тий. Ер нь бол цаашдаа ер нь бол санаа зовхгүй байх гэдэг. Тэгээд яг хөлтөө гартаа ч юм уу яг ирүүл явж байгаа хүмүүст ер нь бол нэг зааж өгөх хүсдэггүйгээд яагаад гэдэм бэ гэсэн чинь тэд нар бол ажиллаад мөнгө олчихно тий өлсөхгүй ингэ чинь. Тэнгүүд яг хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу ийм хүмүүс ажлын байр хомос Монголоос ер нь бол Монгол улсаас ер нь тэднэрт ер нь бол халамжийн мөнгө өгж байгаа нь ер нь бол бага штэ бид нар төрөхгүй. Тэнгүүд яг бидрийг тодорхой хэмжээний орлоготой болоосай хүнээс гуйхгүй амьдрчаасаа гэсэн үднэс бид нар тэр хувьцааны сургалтны хүн ороод явж байгаа ер нь бол баярлдаг. Тийм тэрийг бас сайн сураад урмыг хугалчихгүйхан шиг тий. Сайн сураа явчихсан л гэж ер нь бол боддөө шүү дээ. Манлайлал гэдэг заавал ажил мэргэжил дээр биш. Яг өөрийгөө ялна гэдэг бас их том манлайлал юм тийм ээ. Манай орноо бол яг өөрийнхөө сэтгэл зүг ялгаад одоо бас өөрийгөө манлайлаад явж байгаа гэж хэлж болохоор та ер нь юунаас хамгийн их ирч хүч авдаг вэ? Урам зориг. Урам зориг уу? Ер нь бол би яг түгээмэл дээрэл яг хүмүүсийг хараад яг нэг адилхан яг хүн төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй үнэ хараад ямар мундаг ажил хийж байгаа юм бэ те. Үнэхээр гэл яг тэдрээс амар их хүчийг авдаг. Үнэхээр надаас мундаг мэдлэгтэй хүмүүс байна л да. Немка жишээ нь хүртээмжийн тал дээр ч юм уу. Тэгээд гэмтснийхэн дараа сургуулаа төгссөн гэл те. Тэгээд одоо ганцаараа амьдарч байгааг нь хараад ч юм уу. Мөх жаргалыг ч гэсэн харж хахад ер нь нэг юм хийн гээл зорчих юм бол ер нь барьж аваад эцсийг үзчихдэг. Манай захирал эдэр хүртэл хэлдэг байхгүй ундрах гэхээр энийг яаж хийндэ гээл санаа зовжсэн юм хийгээ гарчдаг. Тэгээ тэр багаа бүрдүүлчдэг. Тэгээд тэр баг нь яг бас үзүүний гэмтэлтэй би ч юм уу немка ч юм уу бидэд нээлж байгаа. Тэгээ тэрийг хийхэд зөвхөн бид нар өөрсдөө бас хийчихгүй. Нөгөө нэг сайн дурын залуучууд манай туслахууд те энэ бүх залуучууд маань нийлээд бүхнийг бас хийчихэж байгаа хгүй. Тэнгүүд энэ бүхнийг харангууд хийгээд болох юм байна. Өшөө цаашаа хийх юм гэсэн урам зориг авсан. Сая өнгөрсөн зам бид нар try гэдэг нөлөөллийн ажил хийгээ авсан байхгүй юу. Тэгэхэд надад бас ажилд татгалт өгчээсэн. Яаж хийндэ гэж бодож идэл хийгээл гарцсан байсан. Тэгээ айгүй олон хүн тэр сэтгэлд нь хүрсэн байсан. Тэгэл энэ бүхний ингээл хийсэн ажлынхаа дараа бодоол хараад хахад ер нь бол чадахгүй юм гэж байхгүй мэн. Ер нь бол зориул хийгээд байгаа тийм. Таны эрхэмлдэг зан чанар өөртөө үнэнч байх гэсэн байсан тийм ээ? Тий. Тухайлбал өөртөө үнэнч байгаагаа ер нь хэрхэн мэдэрдэг вэ? Ер нь бол хүн өөртөө үнэнч байх юм бол бусад хүнийг хуурахгүй л гэж боддог шин. Ер нь бол өөртөө амлалт өгсөн яг би энийг хийндэ те яг чадна гэж ботсон байх юм бол яг чаддаг ч юм уу те. Бусад хүнээс амлалтыг авчаад бас чадахгүй мэж амлалтыг аваад яах юм бэ те. Чадахгүй бол би чадахгүй л гэж хэлхийг хүсдэг ер нь бол туслаад чаднаа гэх юм бол ер нь бол яг тэр бүхнийг яг эцсийн хараад хийж өгөхийг л ер нь бол хүсдэг шүү дээ. Нөлөөллийн ажил гэдэг яхаар бас би бас нэг Нямкагийн өдөр сурчлагаа бэлдэж хахад юу анзаарсан бэ гэхээр хүртээмжийн талаар жоохон асуудалтай байд юм шиг санагдсан тий. Монголын хувьд бол тий ер нь бол хүртээмж дээр айгүй асуудалтай байлээ. Би яг нэг өвцнөөс хойш ер нь яг одоо ингээл тэрэгцэр дээр суугаад явж хаад одоо шинэ танаа энэ хаалгаар орж ирэхэд тэр хүртэл яг ингээл саад бэрхшээл тий. Хөгжлийн бэрхшээл гэсэн үг л тий. Ер нь бол хөгжлийн бэрхшээл гэхээр ер нь бол бидрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж хүмүүс бол бодоод идэм шиг байгаа. Хөгжлийн бэрхшээл бол биднэрт тулгамдж байгаа энэ нийгмийн асуудлууд тулгарч байгаа энэ одоо хүмүүсийн харилцаа хандлага энэ бүхэн бол хөгжлийн бэрхшээл. Бид нар бол одоо би энэ тэрэгэн дээр сууж байгаа нь бол зүгээр л энэ бие эрхтний бэрхшээл. Тийм туслах хэрэглэгдэхүүн хэрэглээ явж байгаа. Оюуханы хувьд бол эрүүл саруул. Тийм тэгээд хүртээмж дээр бол айгүй олон асуудал байна л та.
Жишээ нь Монголд бол нэг автобус байна те, урт автобус. Тэнгүү тэр одоо хийгээ буулгаж өгдөгөө те. Оронгууд л зүгээр картадар гэл хилдэг жишээ нь. Уг нь бол тэр автобусыг бидэрт бүрэн үйлчлээд хийгээ буулгаж өгөөд тэр налуу замаа гаргаад өгөх юм бол үнэхээр асуудалгүй ороо гараа авчих واخгүй юу. Тэнгүүд чи яг тгийч яг үйлчлэлтгүү цагандаа ингээ яарч ийн гэж хэлэх жишээ нэ. Тэгээд их чи ингээ хийгээ буулгаад өгөөч та одоо ингээ буухад гэд гуйхад жолоочтой очижсэн чинь манай жолооч шин жолооч конопо мэдгүй гэж энэ алийг буулгадгийн ч юм уу гэж хэлжсэн удаа бол байдгийн. Тэгээд ер нь бол хэлээлэх юм бол ер нь бол айгүй олон саад бэрхшээлх байна л да. Ер нь урнаг амьдралд одоо хөгжим сонсох ном унших гэсэн шүү дээ. Өөр бас хобби юу вэ? Өөр юунаас ер нь ирж хүчийг авч байна? Өөрөө тэгэл залуу хүн бай найз нөхдөйгөө уулзсан даа. Тэгэл караоке маркод орхоос холол ер нь бол байна. Бас агаар салхинд гарах дуртай гэсэн шүү дээ. Ер нь бол тий. Салхинд гарах дуртай. Бас яг энэ төлөө цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ гэдэг дээр аль болох өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг гэсэн юмсэн тийм ээ. Хөгжүүлэхийг боддог гэсэн юмсэн. Залуу хүн ер нь өөрийгөө завгүй байлгахад өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн суралцах вэ? Ер нь ямар дадал хөвчлөг үнийг хөгжүүлдэг вэ? Таны бодлоор? Ер нь зогсолтгүй л ер нь бол шинийг эрэлхийлж байх ёстой гэж ер нь бол боддог шүү дээ. Шинийг эрэлхийлж өнөөдөр байгаа урнаа маргааш байгаа урнаагаас үгүй өчигдрийн урнаагаас өнөөдрийн байгаа урнаа арай дээр болцсон байх чинь тий. Өнөөдрийн байгаагаас би маргааш дахиад илүү болно даа гэд өөртөө хичээл зүтгэл гаргаад ер нь бол шинийг илэрхийлж унших тий ирж хаях ер нь бол айгүй дуртай гэх юм уу да. Тэгээ бас ер нь мундаг лидерүүдээс ер нь бол суралцах айгүй хүсдэг тий. Бас одоо маа төгөөмөл хөгжилтийн ундрах ах байна. Авир мэд гээд маа гүйцэтгэх захирал байна. Ер нь бол мундаг хүмүүс би тэдрээс айгүй их зүйлийг ер нь сурч авах хүсдэг. Түрүүн бас нэг гимтлийн талаар ярьж хахад одоо ингэ бид нар чинь мэдгүйсэн тэр үнцэртэй хүн гэхэр л ингээ ойлгоод байдаг. Гэтэл нурууны хүзүүний гээд үенээсээ хамаараад бас тухайн бэрхшээлийнхэн гэдэг юм уу те. Одоо өөр үт юм шиг байна те. Тий өөр. За өөр нь хүртэл өөр шүү дээ тий. Би нэг инээдтэй юм ярьж гоё юу. Манай төгөөмлийнхэн ч айгүй гоё ярьд штэ. Одоо жишээ нь наваг маваг чинь урнаа мурнаа гэхгүй хүзөө гээл те. Тэр нуруу хүзөө CP гэл одоо чинь тархины саачлалтыг одоо ингээ ангилчдаг жишээ нь те. Тэнгүүтээ зарим хүмүүс бол бидрийг харахаараа одоо чинь ангилт хэрэгтэй хараад төрөлхийн л юм гээ харахаараа байхгүй юу. Тэнгүү төрөлхийн юм хүмүүс ер нь бол төрөлхийн байна, төрөлхийн биш гэд хоёр янз бас байна тийм. Тэгээд хүзүүнийхэн ер нь бол гарын дандаа атгалт мотой байдаг. Нурууных нь бол гар нь атгадаг. Тэгээд бэлгүүснээс доошогоо мэдээ мотой байд юм бэлээ. Саачлалтай бас залуучууд маад байдаг байхгүй юу? Төрөлхийн ер нь бол чангаралгүй гэж суулгалтай гэж бас байдаг. Тийм. Ер нь бол янз янз л байд юм бэлээ. Одоо өнөөдөр чинь одоо ярилцлага одоо бид нар чинь 13 цаг 30 минут хүргээд дууссан шүү дээ тий. Буцаад ажил руу явах уу? Тийм буцаад ажил руу. Өнөөдрийн төлөвлөгөө нэр нь? Өнөөдөр ер нь бол маах нэг өдөр болон хуралтай тий офс суралтай. Энэ 7 хоногт хийх ажлын төлөвлөгөө тий. Юу хийх ёстой яг тэрийг ярьдаг аа. Тэгэд ер нь бол очиж хуралдаа сум тий. Хэрвээ намайг энд байх хооронд хурал болоод туссан бол хуралынхаа протоколоос хараад тий юу ярьснаа хараад тэгэд энэ 7 хоногтоос бид нар сургалттай байхгүй юу? Тэр мэрэндээ бас бэлдэндээ. Сургалттай хэр өөрөө одоо өөрсдөө сургалт хийн гэсэн үг үү? Энэ болохоор юу JICA гэдэг нөө Японы байгууллагаас хийгдсэн одоо Монголд бол хийгддэг хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт гэж байдаг байхгүй юу? Тэгээд энэ сургалтыг ер нь бол байгууллагуудаар явж хийдэг байгаа. Тэгээд энэ удаа болохоор манайх Австралийн төгсөгчдийн холбоонд манад одоо сургалт хийгээч гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр маах одоо 5 хагасаа өдөр хийхээр болоод ер нь бол ажлын төлөвлөгөө гарцсан. Тэгээд 4 өдөр нь бид нар ингээд 5 сургалт дээр суунд гээл ийм ажлын төлөвлөгөөтэй явж байгаа.
Урнагийн амьдралдаа хийжсэн хамгийн зөв сонголт, чухал шийдвэр нь юу байсан бэ? Нэг тийм зоригтой шийдвэр гаргасан. Тэгээд тэр нь их зөв зүйлд хөтлсөн. Хүн болгонд нэг тийм байдаг шүү дээ. Би нэг одоо юу гэдэг юм би тийм одоо жишээлбэл урнаа багада загвар өмсгч мэрэгчлээ болох хүсдэг байсан тий. Тэгэнгүүтээ англи хэлний орчуулагч мэрэгчлээ. Загвар өмсөжсэн л та үдсэн. Тийм загвар өмсөжсэн. Тэгээд болсон надад таалагдаагүй. Шууд мөрөдлөө хийсэн үү? Шууд болсон. Хэр удаа яваад ер нь хийсэн бэ? Би ер нь 10 жилдээ 9 дугаар ангиас ер нь өмсөжсэн байхгүй. Тэгээд дараа нь Монгол модулийн ангилалд явж исэн. Тэгээд яна загвар өмсөжсөн сонсчвол бас яах гомдчих юм болов гэл хүүний үзэл бодлого өөрчлөлтөө тий. Гэхдээ надад тэнцээ зарим баримталдаг тийм юм жоохон таалагддаг л тий. Тэгээд тэр шийдвэрийг гаргасандаа бас том шийдвэр гаргасан байлаа. Бухимдсан үед ер нь стресс хэрхэн тайлдаг вэ? Эсвэргээрээ сэтгэл хөдлөсөн үедээ Би амар уйлах хэрэгтэй уйлчтэй. тийм үү. Уйлж тайлд юм да баг л. Уйлна тэгээд өөр бас байна. Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх вэ? Сэтгэл хөдлөлөө бас уйлна. Бас тэгэл инех ч юм уу тий уйлах ч юм уу. Тэгнэ. Манай тэнцээс бас усуух уу гэдэг. Бид нар одоо удахгүй завсарлах гэж байгаа юм чинь тэр үеэр авсан очие тийм ээ. Урнагийн цаашдын зарлага хийж байгаа ажлаа илүү олон хүнд хүргэх гэсэн мэс шүү дээ тийм үү? Тийм, ер нь бол бэдэ амьдрах төв маань зөвхөн одоо манай юунд байгаа шүү дээ Баянгол дүүрэг дээр 25-ын тэнцээ байрладаг. Тэгээд бэдэ амьдрах төвийг ер нь бол дүүрэгт ер нь бол байгуулъя гэсэн ер нь манай төгөөмөл төвийн бас нэг зорилго байдаг байхгүй яа. Тэгэхээр би бүр Баян зүрхээс бас Баянгол руу явхад бас нэг цаг хорно тий. Хол явж байгаа орно би яг өөрийнхөө дүүрэгтэй ойрхон бэдэ амьдрах төвтэй болчихсон бол бас тэр байдаг олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ойрхон хамрагдаад авах бас боломжтой болох байхгүй юу. Тэгээд тэдний хамтлаа бас тэр хавийг ч юм уу те бас айгүй олон байгууллагуудыг хүртээмжтэй бас тийм байгууллагууд бас бий болгохыг бас ер нь бол зордгийн. Тэгээд ер нь бол дотроо бодсон юм ер нь бол их байгуу. За баярлалаа. 13 цагт Хөрлөгийн дэлхийн сурвалжлагчдын мэлтгсэн цаг үеийн мэдээлэл авсан сонсоод 13 цаг 10 минутаас маргааш өнөөдөр өсгөлдөг нэвтрүүлгээрээ эргүүлцгээе. Уран зохиол хөгжим, уран зураг сонирхох чадварыг алдна гэдэг аз жаргалан алдсантай адил. Чарлз Дарвин. Монголын радио Тэнхлэг хөтөлбөр.
төлөвлөлийг орон сууц болон гэр хорооллын бүх иргэд оролцох үүрэгтэй. За мөн энэ хүрээнд 4 сарын 25-нд нийслэлээс орох гарах бүх гарцыг хааж автомашины хөдөлгөөнийг хязгаарлах болно. За нийслэлд амьдарч байгаа 1 сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуултыг хийнэ гэдгээ онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ. За сургалтын талаар онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Хурандаа Ууган баяраас манай сэтгүүлч Оюун Баасан тодруулсныг одоо сонсгоё. Энэ удаагийн сургуулийг нийслэл хотын хэмжээнийг бүхэлд нь хамруулж бид зохион байгуулахад төлөвлөж байгаа. Тэгэхээр хэд хэдэн томоохон гол арга хэмжээнийхээ талаар би ард иргэдтэй эртнээс мэдэгдэх гэж одоо өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг нийслэлийн тамгын газарт хамтар зохион байгуулж явуулж байгаа. Нэгдүгээрт бид газар хөдлөлтийн аюул занлын талаар энэ нөхцөл байдалтай уялдсан ийм цагийн байдал дээр сургуулийг зохион байгуулж явуул. Нэгдүгээр бид нүүн шилжих дадлага сургууль юм. Энэ нүүн шилжих дадлага сургууль нь ямар өчтэй юм бэ гэхээр газар хөдлөлтийн одоо аливаа жижигэл болсны дараа барилга байгууламжаас орон сууцнаас ард иргэдийг аюулгүй талбай, цэг талбайд очиж одоо шилжин байрлуулах барилаараа гэдэг зөвлөмжийг бол олон жил бид нар өгч байгаа. За энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилгууд, бусад бүх барилга байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүхий л хүмүүсийг нүүн шилжих төр дадлага сургуульд хамруулнаа. Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараад Улаанбаатар хотод аюулгүй цэг талбайг тогтоогоод өгчихсөн 40 гаруй цэгүүд байна. Бүх хүмүүс Улаанбаатар хотод сая гаруй одоо ард иргэд байгаа бүгдийг энэ нүүн шилжих дадлага сурвалд хамруулна. Жишээлбэл одоо энд орон сууцны барилга байх юм бол тухайн орон сууцнаас гараад ямар чиглэл маршрутаар явсараа цэг талбайд очих юм бэ гэдэг энэ зураглалыг бид урьдчилж гаргана. Нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга, хороодын засаг дарга тэгээд тэр тусан бүр доош шатанд очиод сөөхөө хүртэл бүх хүмүүс оролцож энэ бэлтгэл ажлыг хангана. Бид иргэддээ энэ зааврыг бол зайлшгүй өгөх гээд сургуульд оролцохгүй гэдэг одоо ямар нэгэн өмчийн хэлбэрээс харгалзсан ч гэдэг юм аж ахуйн нэгжч гэдэг ийм зүйл байхгүй гэдгийг би урьдчилж анхааруулж хэлэх гэсэн. 4 сарын 25-ны өдөр энэ дадлага сургуулийг зохион байгуулна. Хагас өдрийн хугацаатай бид нар дадлага хийж зохион байгуулна. Улаанбаатар хотын бүх машин техникийн хөдөлгөөнийг бид хязгаарлана. Улаанбаатар хотоос гарч байгаа болон Улаанбаатар хотод орж ирэх бүх машин техникийг зогсоож байгаад энэ дадлага сургуулийг зохион байгуулж явуулна. За дараагийн нэг том дадлага сургууль бол нүүлгэн шилжүүлэлт. Энэ нь бол дүүрэг болгон дээр Улаанбаатар хотын одоо гол төвд байгаа 6 дүүргийн ямар нэгэн байдлаар сонгогчсон орон сууцны ард иргэдийг аюулгүй тэр одоо очоод байрлагт нүүн шилжүүлээд очоод байрлуулах тэр сонгогдсон талбайд нь тэр барилга байгууламж нь тэр газар нутгт дээр энэ дадлага сургуулийг хийж зохион байгуулж явуулна. Улаанбаатар хотыг тойрсон аюул жуулчлалын дамралтын газар цэгүүдийг сонгогдсон байдаг. Гэхдээ энэ цэгүүд дээр энэ нүүлгэн шилжүүлэлт дадлага сургуулийг хийж явуулнаа. Улаанбаатар хотын томоохон нэгдсэн эмнэлгүүд за дээр нь одоо бусад одоо төрийн цэргийн байгууллагын эмнэлгүүдийг хээрийн эмнэлгийг дэлгэж бид үзэх гэдэг. Ийм хэмжээний том дадлага сургуулиудыг зохион байгуулж явуулна. Бусад одоо нийслэлийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчээс ахвал бусад хүмүүстээ бид нар шатараас уулзалтуудыг хийж энэ хүрээндээ сургуулийн зорилго чиглэлийг танилцуулж яаж зохион байгуулалтанд орж ажиллах талаар мэдээлэл өгч ажилланаа. За сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд бид гамшигаас хамгаалалт үйл ажиллагааны чиглэлээр тэр тусмаа газар хөдлөлтийн аюул занлалтай холбоотой шаш шавтын сургалтыг зохион байгуул. За мөн одоо Монгол улсад томоохон ийм аюул занал тохиолдсод одоо иргэний нисхийн байгууллага маань энэ одоо олон улсын тусламж хүлээж авах боломжтой байна уу, боломжгүй байна уу? За төмөр замын салбарт аюул осол гарцсан үед бас энэ хор уршиг яаж арилгах юм бэ энэ төр гээд үндсэндээ бол хамар хүрээ маш томтой ийм цогц хэмжээний ижүүрийн сургуулийг бид нар зохион байгуулахад төлөвлөж байгаа. Дараагийн мэдээг дуулгая. Хүнсний аюулгүй байдал хүү амын эрүүл мэндтэй холбоотой асуудалд нийгмийн хариуцлагыг сайжруулах ёстой гэдгийг хууль тогтоогчд хэлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC-гийн зайсан дах салбарт гарсан хоолны хордлогын шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийснийг та бүхэнд хүргэсэн. За одоогоор зөрчил гаргасан байгууллагад шийтгэл онох бодит тохиолдлыг тогтоож байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдээд байгаа юм. Тэгвэл хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлаар улсын хурлын гишүүн Баатар Улиг цогцолмоо нарын байр суурийг одоо сонсгоё. Нэг удаа торгоод өнгөрөх биш хариуцлагыг нь сайжруулж тусгай зөвшөөрлийг нь туслах хүртэл арга хэмжээ авдаг эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой гэдгийг тэд хэлж байгаа юм. KFC төрийн хоолны сүжээ газрын хоолтой холбоотойгоор бас байнгын ороонд зүгээр албан ёсоор мэдээлэл юмнууд бол хараахан ирээгүй байна. Хуулийн хяналтын байгууллагууд нь мөн холбогдох эрүүл мэнд мэргэжлийн хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа юм байна лээ. За тодорхой шийдвэрүүд эцсийн дүгнэлтүүд нь гараад холбогдох хуулийн хяналтын байгууллага руу очих юм бол бид нар бас тодорхой чиглэлээр мэдээлэл юмнууд авч та бүхэнд өгж болно. Хохирогч болсон хүүхдүүд нь насан туршийн эмгэгтэй болж үлддэг байхгүй юу? Үргэлж хордлого авдаг болдог, өртөмтгий болдог. Дотоод эргэтэн
хизээч эмчлэгдэхгүй түвшинд хүртэл. Тэгэхээр энийг юу ч харах гэдэг нь вэхээр нэг талд нь нэг удаагийн арга хэмжээ яваад байдаг, нөгөө талд нь нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд тавихгүйгаас болоод ингээл хордлого гарч идэгдгийн гэдэг юмд нийгэм дасах юм бол аюултай. Тийм учраас нийгмийн хариуцлагын тухай хуулийн дээр бол бид нар энэ аж ахуй нэгж байгууллага ялангуяа олон нийтийн үйлчилгээний байгууллагууд, ресторан, хүүхдийн хоол бэлтгэж байгаа энэ олон нийтэд үйлчилж байгаа байгууллагуудын хариуцлагыг бол нэлээд өндөр болгоод захиргааны аргаар торгоод өнгөрөх биш, үнэхээр лицензийн цуцлаад үйл ажиллагааг тассан зогсоогоод ингэх юм бол бусад аж ахуй нэгжүүдэд сигнал болж өгнө. Дэлхийн мэдээ. Умар Солонгос Америкийн хэмжээний уулзалтын бэлтгэлийг хийж байна. Өнгөрөгч Бямбарагт Умар Солонгосын удирдагч Ким Жон Уны зөвлөх Ким Чан Сон Вьетнамын Ханой хотод очиж албаны хүмүүстэй уулзсан байна. Умар Солонгосын удирдагчийн байрлаж болох зочид буудалтай танилцсан байна. Энэ зурт Вьетнамд ирсэн Америкийн талын төлөөлөгчд мөн ерөнхийлөгч Дональд Трампын байрлах газруудыг сонгож шалгасан байна. Талууд энд ирэх 7 хоногт болох дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын талаар зөвшөлдсөөр төлөвлөд байгаа юм. Хоёр улсын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор Умар Солонгосын төв хэвлэлээр манай улс түүхэн эргэлтийн цэгт ирээд байна хэмээн мэдээснийг Инхоп уламжилж байгаа юм. Умар Солонгосын хөдөлмөрчний намын Родон Симонсоны даваа гарагийн дугаарт энэ талаар манай улс түүхэн эргэлтийн үед тулж ирээд байна. Бид бүхэн шийдвэрлэх үедээ нүүр тулж байгаа тул бүсээ чангалаад хурдан хөгжих цаг боллоо хэмээн бичсэн байна. За ингэхдээ Умардын хэвлэлд Вьетнам улсаас амжилтын түүхийг сурч судлах нь зүйтэй. Эх оронч үзэл итгэл үнэмшлээрээ Вьетнам улсын ийм гайхалтай амжилт гаргасан. Тиймээс бид ч гэсэн оюун санааныхаа хүчээр дэлхийд дахин сүр хүчээ харуулцгаая гэсэн агуулгатай нийтлэл гарсан байна. За энэ сарын 27-наас 28-нд Вьетнамын Ханой хотод болох дээд хэмжээний уулзалтаар Америкийн нэгдсэн улс, Умар Солонгосын тэргүүн, Солонгосын хойгийг цөмийн зүсгээс ангижруулах арга хэмжээнүүд болон Умардын эсрэг тавьсан хоригуудыг зөөлрүүлэх талаар төвлөрч хилцэх хандлагатай байна. Хурд агентлаг мэдээгээ сонсголоо. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Залуусын нандин хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үйл хэрэг гэрэл ирээдүгээр хамтдаа зочилцгоё. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. За тэгэхээр бид сая хурдгийн дэлхийн сурвалжлагчдын бэлтгэсэн цаг үеийн мэдээлэлээр төр завсарлаад маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгээр үргэлжлүүлэн ярилцах гэж байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочин бол түгээмэл хөгжил төвийн зохицуулагч Уран Төгс. Тэгэхээр түгээмэл хөгжлөгээд нэр нэлээд гарлаа л дээ. Түгээмэл хөгжил биедээ амьдрах төвийн талаараас нэг товчхон мэдээлэл авал гэж бодлоо. Түгээмэл хөгжил төв ер нь 2010 онд байгуулагдсан ба. Тийм тэгээд 2010 онд хэдхэн хүн байгуулагдчихсан байли. Ер нь л одоо бол ер нь би тэр үеийг бол мэдгүй л дээ. Одоо манай гишүүд бол айгүй их болсон. 140 гаруй гишүүнтэй. Тэгээд ажилчид гэх юм бол нэг 16 7 ажилчинтай. Тэгээд ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй ажилчин ер нь бол цонхилсан байдаг. Тэгээд туслах ажилчид нь болохоор нэг үндсэн 5 ажилтан байдаг байгаа. Энэ төвийн маань одоо үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ? Ер нь бол манай төвийн зорилго бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн байдаг. Тэгээд ер нь бол бидээ амьдрахад тэр хүмүүст дэмжлэг үзүүлэх, хүн бүрт хүртээмжтэй орчныг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо чадваржуулах тийм зорилготой. Уран төгсийн хувьд бол энэ төвд хамрагдаад жил гарсан болж байгаа гэсэн үү? Тийм, яг жил гарсан болж байгаа тийм. Зохицуулагчийн ажлыг хийгээд яг нэг жил. Зохицуулагч гэхээр одоо ямар ажил юм гэсэн юм? Зохицуулагч гэрээ ер нь бол одоо энэ цаг авч байгаа хүмүүс байгаа байхгүй манад. Хөгжлийн бэрхшээлтэй цаг авч байгаа хүмүүсийн цагийг би аваад тэгээд туслах ажилтнуудтай өгдөг байхгүй юу? Тэгээд орноо маань яагаад энэ туслахууд маань болохоор юу ажилтна? За тэгэхээр уран төгсийг бүр маш сайн мэдэх нэг бид зочноор барьсан. За ширсэн. Орноо маань энийг яа орсон юм бэ? Шууд нэг төмөө ярьжсэн чи дундор нээж орох.
За сайн байна уу та өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд. За микрофон дуучих байх гэж байна. За ингээд сүчтэй. За юуны өмнө та манай сонсогчдод өөрийгөө танилцуулах гоё. Намайг Баасанжин Балцсаг гэдэг одоо 60 настай тэтгэврийн уран төгсөн ээж байна. Уран төгсөн ээжигээ ороод ирэхээр гайх уу? Алах юм. Яа, амар гайхлаа шүү дээ. Би бүр гайхаад таад өглөө наваа гарахад тэгжсэн байхгүй. За би одоо усанд орчоод байна. Өдөр нэг хальт гарандаа ажилтаа гэдсэн байхгүй. Ороод ирнэ бодсон төрөө харин дээр балццэг гэдээ харна гайхацсахгүй юу? Ингэсэн баггүй. Манай үүдний харуулыг нөө сюрприз юм барьж өгч чинь. Яг яваад орчихсон чинь хоёр орон төгс балццэг нөхгүй ээ туслах нэг өөр би юм бодоо. Манай сэтгэл зүйч юм хэрэгэл. Тэгэлцсэн үү? Тий. Тэгсэн чинь урна орж ирч асуусан баггүй. Манай ээж нэртэй адилхан юм гээл. Йоо гайхлаа шүү дээ. Гинтийн бидэг байна. Ээж нь өөрийг хэлсэн. Тэгээ охиндоо хэлээг байхгүй юу? За. Гинтийн мэлэг болж та орно. Шаадсан харин би бүр гайхлаа шүү дээ. Ингээл харсч нэг. Яа. Урнаа ер нь багада ямар хүүхэд байсан бэ? Балццэгч. Миний охин чинь багада их л уйлахаа охин байж лээ. Одоо ч гэсэн уйлах гэсэн. Тийм ээ харин их тийм уйрамтай. Зөөлөн сэтгэлтэй. Хүн тусрах уу? Яг л өөрийнхөө туслах галгүй ч гэдэг. Тийм охин байсан. Түрүүн бас ярьж илаа л да. За тэрийг яхаа. Тэгээд урнагийн үед ер нь танах нэлээд өндөр юм да. Таныг харж байхад бас ингээд урнаа загвар өмсдөг үсэн гэхээр бас өндөр нэлээд өндөр. Манай том охин ч урнаагаас өндөр. Би чинь намхан шүү хүүхдүүдээсээ манай хүүхдүүд ч бүгдээрээ цонцоо өндөр. 5 хүүхд маань. Тийм. Тавуулаас ах өндөр 5 хүүхд байна. Тэгээд нэг охин маань юм болцсон. 5 жил болсон. Гэхдээ миний охиныг шалгаж байгаа шалгуур ээж охин хоёрыг шалгаж байгаа шалгуур байх гэж боддоо шүү дээ. Тэгээ даваад гарна гээл. Мэдээж анх хүлээж авахд бол хэцүү байсан. Хэцүү байсан. Эхний 1-2 жил бол ерөөсөө маш хэцүү, маш их стресстэй. Яхаа охин юм болгочихоо тий. Миний охин ч уйлал би яагаад ийм болчихоо ээжээгэл уйлдаг гэсэн. Тэгэл хоёулаа л уйлал өгдөг л. Дотроо уйлж байгаа охиндоо харуулахгүй төвчээртэй бай, тэсвэртэй бай босно гэл. Нүүрэн дээрээ загинчаал цаашаа харж уйлал гэсэн юм явж байлаа. Тэглээ. Түрүүндээс орны яг асууж байсан бохоо нэгс ингээ хэцүү байж байгаа тэр гэрийнхнийгаа гомдоодаг байсан бас гэрийнхэндээ хавьих баярлдаг гээл те. Тэгээд тэр хамттай энэ бүх одоо юу гэдэг сэтгэлийн үн чинь хамттай л давж гарсан гэсэн үг шүү дээ. Тий хамт шүү дээ. Одоо хамт болохгүй бол миний огч хэцүү дээ шүү дээ. Энд чинь одоо бас юм уугаад бас нэг бас юу яаж үтсэн шүү дээ өгөх гэж. 40 ширхэг юм уугаад нэг дор. Тэгээ хордох тайлах төвд орсон. Тэгээ тэрнээс хойш харин тэнд ч их сайхан зөвлөгөө өгсөн. Ерөнхий сэтгэл санаанд өдрөг эхний үед гэртээ шигтгэн наамал хийгээд завгүй болгоод тэгж байгаа л энэ төгөөл хөгжүүлтэй бод. Одоо бол тийм бодох зав байхгүй манай. Айгүй өдрөгөр харж байгаа тий. Тэгээ баярлалаа даас төгөөмөл хөгжүүлж явж гин англи хэлний дамжаанд явна. Ингээл завгүй. Завгүй л хүн яваад идэг бүр гүчээ одоо бүр ядарлаа гэж хэлдэг болдод шүү дээ. Мэдээж зөв зүгээр хэвэрвэл савсаар л яаж байгаад нэг л өдөр ингээд хөвтөд төхөр хинчсэн үг стресстэй ч яг тэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэцүү байдалд орхон тодорхой. Орногоос илүү завсан хүн бол би таныг гэж харж байгаа. Ягаад тэгэхээр одоо яг ингээд охинтойгоо зэрэгцээд ингээд уйлаад яг тэр хэлсэндээ уйлаад байж болохгүй. Тэр хүнд яаж оромх уу? Тэр хүнийг яаж зөв ялах уу? Яаж зөв чиглүүлэх үү гэдгийг бас тамаасаа олж харсан юм шүү дээ. Тэсвэр төвчээртэй байхгүй. Би уйлал энэ чинь бүр нормалч шүү дээ. Тэгэхээр ерөөсөө өөртөө тэрийг бол харуулахгүй. Хажууд нь чинь бүтэн 8 сар босно гээ гордоц ээж хоёрыг. Тэр бас их хугацаа алдуулсан байхгүй. Тэгээ эхнээсээ үнэнгийн хэлсэн бол бас өтөр чинь би хаалганы дараанаас л бас гүн штэ. Тийм тий. Тэгээд ер нь өөрөөс нь урнаас түрүү ярьж байлаа да төгөөмөл хөгжил төвтэй одоо холбогдсноороо нийгмийн идэв сайжраад одоо ингээл одоо нийгмийн харилцаанд ороод их өөр болсон баг тий. Өөр маш өөр болсон штэ. Тэр чинь ерөөсөө завгүй нөгөө хүн чинь гэртээ ерөөсөө эсвэл шигтгэн наадаг эсвэл тэгэл хөвтөж идэг телевизрийн суух солидог л ажиллаас өөр ажил хийхгүй эмнэлэг авахгүй ч л гардаг байсан юм. Тэгт чи одоо юу энэ 100 бүр хичнээн одоо хойшлол эмнэлэг төвтүүлэх завгүй ажил ихтэй гэж яадаг байхгүй. Тэр чинь айгүй итгэвтэй байгаа байхгүй өөрт нь айгүй урам зоригтой нүүрэнд гэрэлтэй миний охин чи харуус цаана их урамтай байгаа шин. Тэгээд нөө нэг юм хэлчихгүй ээж тэгээд наа бүр сая хизээ үлээ
хүчээр эмнэлэгт бүр хэвдүүлсэн. Хэвдэхгүй бол чамаа би өвдлөө эн тент чи инглиш гэх юм бол би чамтай өстө нэрээ хариуцахгүй шүү гэл тэнгууд нь айсанд очоо хэвдсэн. Тэнд чинь бас бид нар шиг эрүүл биш юм чинь тодорхой хэмжээнд засгаа сургах эмчилгээ авч явах бол ядраад ордчвол хэцүү дээ шүү дээ. Ээж хоёрын дунд үлдсэн хамтдаа бүтээсэн ямар гоё нандин дурсамж байна. Нэг тийм хоорондоо нэг нууцгаа ярьдаг нэг яриа байдаг шүү дээ. Нэг тийм сэтгэлд нь үлдсэн. Би ч 2 охинтой. 3 хүүтэй тэгээ 3 бэртэй шүү дээ. Гэхдээ 2 охины маань одоо том их чинь. Надаас илүү миний охин чинь ихчтэйгээ их амжсан. Хоорондоо ярихгүй юм ярина амныг. Дүүгээ ганц чигдүүлж байгаа хүн. Тий, би ямар санд ихчтэн хитэгэж сая орохоос өмнө хууцтаж идлээ. Тийм үе хаагур орж үсэх юм бол сонсох юм бол гэж. Дүүгээ сонсох. Тий. Нэр Монголын радиогод манай пэйж байгаа. Энэ рүү ороод үзэх боломжтой шүү. Бид нар хадгалж учраас сүүлд нь нэвтрүүлэг бүтнээр нь одоо фэйсбүүкээр үзэх боломжтой байгаа байхгүй. Аа за. Тийм нэрийг бас гарч гаад та хоёрт бас утсан дээр нь хайгаад олоод өгье те. Тий. Орнагийн үед ээжтэй хэлэх чин сэтгэлийн үг нэг тийм нандин дурсамж ярих юу байна? Ер нь бол мэдээж ээжтэйгээ ингээд хамтдаа байгаа нь үнэхээр аз жаргалтай тий. Загнуулах үедээ загнуулаад ташуурдуулах үнтэй байна гэдэг чинь сайхан шүү дээ тий. Тэгээд түрүү хэлсэн тий нааг өвдсөн бахад айгүй зоригжуулж исэн хүний маань ингээд тэр үед нь би нөгөө өөрөө тийм зөөлхөн ч юм уу нялцгансан ч юм уу яг нөгөө хүний үг сонсож зураагүй ээжтэй айгүй гомдож ээжийг тэр үед айгүй гомдоожсэн хэлэхгүйгээр хэлжсэн тэгэл үйлдэлээрээ ч гэсэн тэгээд тэр үед бас ээж маань манай эмээ бурхан болсон үе байсан аахгүй яг нааг өвдөд удааг хахад тэр үед манай ээжтэй айгүй хэцүүсэн баг тэгээд тэр үед ээжигээ ойлгож байгаагүй охиныгоо хуучлаарай тэ. Тэгээд ер нь бол үгээр хэлхээ аргагүй шүү дээ. Энэ бүхнийг үйлдэлээр л би үзүүлэхийг хүсдэг. Тэгээд түгээмэл хөгжил төвд яваад завгүй болоод ингээл найз нөхд нь ирдэг манай ээж. Паст нэрээ охины чарахаар ингээл эрүүл хүн шиг ах ингээл тэгэл цооролт мооролт ингээл байхгүй үнэхээр сайхан ингээ аваа явж ингээд энэ бүхнийг ингээд хийж өгч байгаа ганц хүн маань мэдээж ээж минь л ахгүй. Миний арын ард байдаг хамгийн том хүн маань тийм. Би хүүтэй миний одоо 6 настай. Одоо яг эд сургуульд яг сурж байгаа яг бүх зүйлийг сурж байгаа үе. Тэг би ингээд завгүй яг ингээд ажилдаа хаяа ингээ найз нөхдөд гараа явах үе байна л да. Энэ үед би ингээд миний хард байдаг баттай нэг хүн байдаг нь миний ээж ахгүй юу? Санаа зовхгүйгээр би ингээд явж байгаа зүйлийг энэ бүхний хард ээж маань байдаг болохоор би үнэхээр санаа зовхгүй явж чадчихагаа. Дээр нь миний ингээд сайн явж байгаа маань ээж маань. Гэхдээ хүмүүс хараад өвдсөн байж баг өгснээрээ сайн байдаг ингэж хэлж магадгүй ах. Гэхдээ хүн өвдсөн ч гэсэн өдөө зэрэгтэй явж байгаа. Одоо байгаа бие дордуулахгүй аваа явж байгаа. Энэ бүхэн маань ээж маань л хийж өгж байгаа. Хайр халамжих тий. Тэгээд ээжтэй хайртай шүү. Тэгээд гомдоочсон болов уучлаарай охиныгоо. Өмнө нь яг ингэ хэлжсэн үү? Санд сууж хагаад. Ер нь бол нэг хэлж байгаагүй юм. Ховор. Хэлж байгаагүй. Би одоо бараг 5 жил гарan болж хахад хэлээгүй байна тий. Хэлээгүй байна. Ер нь фэйсбүүкээр ингээл хальт малт ингэж мэгчээл тий. Хаяад хичээл хайчдаг гэсэн. Тэрнээс яг ингэж бүр ээжээ харж байгаа хажууд нь ингээд хэлэх боломж юу нь бол байгаагүй. Тэгээд энэ боломжийг олгож гисэн та нартай баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Нэрээ хүний их хүн гэдэг чинь өөр хүүхдээ зэж гомдохгүй шүү дээ. Тэгээд би бол өөрийгөө өвдөх хэрэггүй, өөхөх бүр ирэхгүй юм гэж боддтой. Яагаад миний охин ч өөрөө ийм хүний гарт орцоо. Хүүхэд нь ээжигээ хаглаанд ороод 9 сартай байсан. Одоо 6 настай 1-р анги. Тэр хүүг хүний зэрэгт хүргэж хөлийн дөрөнд гарын ганцхан түр ээжигээ авч явах хүртэл би өгөхгүй гэсэн зорилготой шүү дээ. Тэгжил би охиныхоо төдөө бодож явдیں۔ Тэгээд тэр бүгдийг би охиндоо хэлэхгүй нүүрэн дээр шууд загнаа. Тэгжээс би хатуу хэлж сурахгүй хүн болгоо өвчтэй ингэж хахаар нэлцаач шүү дээ нэг чинь тий.
Тэгээд би бол сайн хэлдэг. Заримдаа бол би ээжигээ өнгөрсний дараах хүртэл би ч гэсэн ээжтэй байсан. Би ч гэсэн ээжтэй эрхэлмэр гэдэг гэж үйлдэлсэн. Тэгтээ одоо бол сайхан баваад хэдэн хүүхэд минь бүгд тал талаас тусдан дүүдээ. Тэгээ охин минь үдээ зэрэгтэй явж байхдаа надад одоо гомдох юм алга. Одоо би тэнгисийгээ 6 настай өвгөнд л хүний зэрэг түргэнэ гэж байна. Миний ганц зорилго тэр байна. Ээжигээ аваад явчих чадaltaй болгоно гэж байна. Тий, тэгж чадaltaй болгоно ээжигээ аваад. Тэгэхээр их хүний сэтгэл үнэхээр агуу шүү. Миний дараа авч явах хүн ч л тэр хүн шүү дээ ерөөсөө. Тэглгүй байх уу? Тий. Ганц сайхан үр төрүүлсэн. Тэгэл хүүгийн юм таквондо макондо одоо эрэгтэй хүүхдэд аль болох бие баримтыг хөгжүүлэх юмд бас явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр таны сэтгэлийн дэмээр урнаа маань үдээ зэрэгтэй явж байгаа гэдгийг би тарж байна л да. Ягаад тэгэхээр энэ маань одоо нэгэн төвдсөн маа гэд ингээд нялцаалгаад өстой нөгөө ингээд хашчих биш те. За одоо ингээд болчих. За ингээл ямар ч байсан асарж яхад болох юм байна гээгүй. Харин одоо энэний хүлээн зөвшөөрөөд яаж улам цааш нь хөгжүүлэх вэ? Яаж урдашгын байлгах вэ гэдгийг та олж нээж өгсөн байх шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ чинь ганц түгээмэл хөгжилтөж яваагүй шүү дээ. Урд нь их хүн чинь ингээд хүүхдээ юм болчихоор чинь лам бөө бүх юм руу явж байгаа байхгүй. Тэгээд нөхөн сэргээх төвдөлтөөр чинь жил гараа явсан мөлөө те. Тэгээд тэр чинь таксигаар зөөгөл зогсоодог тэр чинь дасгаад хийлэгдэг. Тийшээ чинь бас бүтэн өвлж явсан жил гарны 2 жил шахав явсан. Тэгээд дараа нь энд бол яг туслах хуржиж туслах үйлчлэгээ гарч ирэл миний охины чинь аваад явахаар бас миний ажил өнгөрч байгаа байхгүй. Тэр нөхөн сэргээгт бол би өөрөө авчичаад өдөр чинь дасгал хөдөлгөөн бүх юм хийлгэж байгаа л өөрөө буцаад аваад. За маш баярлалаа. Бидний нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Урилга маань хүлээ авч бидэнтэй халуун дотн яриа өрнүүлсэн та хоёртаа маш баярлалаа. Баярлалаа. Эрүүл их байгаарай, урт удаан наслаарай. Баярлалаа. Зорилгодоо хүрээрэй. Та нартаа ч гэсэн баярлалаа. Та нарын минь ажил үйлс өндөрвэг. Нэвтрүүлгийн хамчлалсан. Нэг дуу бид сонссон л орныхын зүйлс магадгүй ээжтэй зориулдаг нэг сайхан дуу зориулах юм уу? Ямар дуу байдаг лээд. Ямар сайхан сүүн цагаан ээжгээ татсан дууссан дуу байна. Нэг зүгээр санал болгож. Нюанс бүрнээ хоёртай хамтран дуулсан ээж минь гэдэг байдаг шүү дээ бас. Тийм бас алхах тий. Байж болно. Бас нөө ийм сайхан нүлээ нутагтай илүү илээ. Ийм сайхан нутагтай юм чинь инээж явуулгүй яах вэ? Тий, ээжтэй юм чинь ингээл бас нүлээ. Нэрэн санахгүй байхгүй би. Нюанс яах гэсэн болох юм тий. За тэгвэл нюанс хамтлаг бүрний хоёртай хамтран дуулснаар ээж минь дог. Хайртай ээжтэй зориулъя тийм ээ. Тэгээ хайртай ээжтэй зориулъя. Хайртай шүү. Баярлалаа. Охиндоо ч гэсэн хайртай. Би чинь гарын 5 урагшлаг 5 сайхан хүүхэдтэй шүү дээ бас. Хүүхдүүдтэй ч гэсэн ээж нь бүгдд нь хайртай. Зааварлаа. Баярлалаа. Эх 7 өдрийн маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгээрээ эргэн уулзцгаая тэр баяртай.